Зөвшөөрөх няцаах арга нь хялбар симуляцлагдах нэмэлт тархалт дээр тулгуурлаж сансрын үсэгч симуляцлах арга юм. Тэрхүү нэмэлт сансрын үсэгчийг хэрэгсэл хэвсэгч эсвэл кандидат хэвсэгч гэдэг. Зөвшөөрөх няцаах арга нь кандидат хэвсэгчийн утгуудаас зөвхөн шалгуур хангасан утгуудыг л зорилтод утга гэж хүлээн зөвшөөрөх байдлаар сансрын үсэгчийн утга үүсгдэг арга юм. Зөвшөөрөх няцаах аргыг тасралтгүй болон дискрет аль ч төрлийн сансрын үсэгч симуляцлахад ашиглах боломжтой. Мөн скляр сансрын хэсэгч төдийгүй сансрын векторын хувьд ч ашиглаж болдог. Epic нэгттэй X сансрын хэсэгч симуляцлах зорилго тавья. Үүний тулд эхлээд X хэсэгч авах утгуудыг мөн адил авдаг бөгөөд хялбар симуляцлах боломжтой Y сансрын хэсэгч сонгоно. Өмнө тэмдэглэсэнчлэн Y нь хэрэгсэл хэсэгч буюу кандидат хэсэгч юм. Улмаар X сансрын хэсэгчийн авдаг утга бүрийн хувьд X хэсэгчийн нэгтийг кандидат хэсэгчийн нэгтийн тусламжтай заглах C тогтмолын утгыг олно. Сая бичсэн нөхцлөө анхаарвал C тогтмол нь хоёр нэгтийн ног дураар зохиогдох функцийн хамгийн их утгатай тэнцүү болно. Өөрөөр хэлбэл C тогтмолыг слайдын төгсгөлд бичсэн оновчлолын бодлого бодож олно. Зөвшөөрөх няцаах аргын C тогтмолыг хэрхэн олохыг хий тархалт симуляцлахаар жишээлж сонирхуулъя. Хий тархалтын параметрын K тэнцүү 2 утгад харгалзах нэгтийн функц слайд дээр харагдаж байна. Хий тархалттай сансрын хэсэгч сөрөг бус утга авдаг болохыг түүний нэгтээс харж болно. Иймд кандидат хэсэгчээр мөн адил сөрөг бус утга авдаг илтгэж тархалттай сансрын хэсэгч авъя. Бодлтын дараагийн үйлдэлд шилжихээс өмнө хий тархалтын нэгтийн функц бас илтгэж тархалтын нэгтийн функц ямар хэлбэртэй болохыг анхаарна уу? Одоо C тогтмолын утгыг олъё. Эхлээд хоёр нэгтийн ног дураар тодорхойлогдох H(x) функц зохионо. Дараа нь H(x) функцийн хувьд Лагранжийн нөхцөл бичнэ. Улмаар Лагранжийн нөхцлөөс экстремумын цэг олно. Эцэст нь H(x) функцийн экстремум буюу C тогтмолын утгыг олно. Ийхүү хий тархалтыг илтгэж тархалтын тусламжтай зөвшөөрөх няцаах аргаар симуляцлахад ашиглах C тогтмолын утга ойролцоогоор 2204 боллоо. Одоо зөвшөөрөх няцаах аргын алгоритмыг танилцуулъя. 1-р суурь сансруу тоо үүсгэнэ. 2-р кандидат сансрын хэсэгчийн утга үүсгэнэ. 3-р слайдын гол буй нөхцөлийг шалгах бөгөөд хэрэг биелж байвал кандидат хэсэгчийн утгыг симуляцлж буй хэсэгчийн утга хэмээн зөвшөөрж хүлээн авна. Харин нөхцөл биелэхгүй байвал тус утгыг няцааж улмаар 1-р алхам руу буцна. Эцэст нь тус алгоритмын хувьд кандидат сансрын хэсэгчийн утгыг суурь сансрын хэсэгчийн утгаас хамааралгүйгээр үүсгэхийг тодруулж хэлье. Зөвшөөрөх няцаах аргын алгоритмыг блок схемийн тусламжтай танилцуулъя. Эхлээд U гэсэн суурь сансруу тоо үүсгэнэ. Дараа нь Y гэсэн кандидат сансруу утга үүсгэнэ. Улмаар кандидат утгыг зөвшөөрөх хэсгийг шалгана. Хэрэв кандидат утгыг зөвшөөрсөн бол тус утгыг симуляцлж буй сансрын хэсэгчийн утга болгож авна. Хэрэв кандидат утгыг няцаасан бол алгоритмын эхний алхам руу буцна. Энэхүү алгоритмаар X хэсэгчийн зөвхөн ганц утга үүсгийг анхаарна. Хэрэв олон ширхэг утга хэрэгтэй бол уг алгоритмыг шаардлагатай тоогоороо давтан ажиллуулна. Одоо сая үтсэн алгоритмын дагуу ажиллаж сансрын утга үүсгэж буцаах функц ар хэлээр бичиж үзүүлье. Жишээ болон K тэнцүү 2 параметр бүхий хий тархалт авъя. Бид үүний өмнөхөн уг тархалтыг илтгэж тархалтын тусламжтай зөвшөөрөх няцаах аргаар симуляцлахаар авсан билээ. Тиймээс бид зөвшөөрөх няцаах аргын C тогтмолыг 2204 гэж олсон. Улмаар алгоритмын дагуу эхлээд суурь сансруу тоо үүсгэж байна. Дараа нь илтгэж тархалттай кандидат утга үүсгэх код бичсэн байна. Энд бид өмнөх сэдвээр үзсэн уруу хуургалтын арга ашиглаж байгааг ажиглана. Улмаар кандидат утгыг зөвшөөрөх эсвэл няцаахыг зохих нөхцөл шалгах байдлаар тогтоож байна. Нөхцөл биелбэл кандидат утгыг хий тархалттай сансрын утга хэмээн зөвшөөрч функцийн утга болгон буцаана. Харин нөхцөл биелэхгүй бол эхний алхам руу буцах бөгөөд үүнийг R хэлний repeat operator-ын тусламжтай гүйцэтгэж байна. Зөвшөөрөх няцаах аргаар сансрын хэсэгч симуляцлахыг харуулсан өөр нэг жишээ авч үзье. Ингээд стандарт хэвийн тархалттай сансрын хэсэгч симуляцлах зорилго тавья. Энд кандидат тархалтаар илтгэж тархалтыг авсан байгааг анхаарна. Стандарт хэвийн тархалттай сансрын хэсэгч нь дурын бодит тоон утга авах боломжтой. Гэтэл илтгэж тархалттай сансрын хэсэгч сөрөг тоон утга авдаггүй. Тэгэхээр хэвийн тархалтын сөрөг тоон утгыг хэрхэн гаргаж авах вэ гэсэн асуудал тулгарна. Үүнийг гэтлэн давахын тулд хэвийн тархалтын тэгшимт чанарыг ашиглана. Тодорхойлбол кандидат хэсэгчээс сөрөг бус утга гарган аваад улмаар түүнийг 0.5 магадaltaгаар сөрөг эсвэл эерэг утгатай болгож авах юм. Ийхүү стандарт хэвийн тархалтыг X тэнцүү тэг цэгийн хувьд нуглан давхарлаж авах тул сөрөг бус утгуудынх нь нягт 2 дахин өснө. Харин энэ тохиолдолд C тогтмолын утгыг өмнөхдөө төсөөтэй байдлаар олно. Сүүлийн жишээнд гарсан үр дүнд үндэслэн стандарт хэвийн тархалтыг зөвшөөрөх няцаах аргаар симуляцлах алгоритмыг слайд дээр харуулж буй байдлаар зохиож болно. Алгоритмын эхний 3 алхам өмнөхдөө төстэй байна.
Харин тус алгоритмын өмнөх алгоритмаас ялгарх гол ялгаа болох 4-р алхам нь сөрөг тон утга гарган авахтай холбоотой юм. Бид өмнөх слайд дээр зөвшөөрсөн кандидат утгыг 0.5 магадaltaгаар сөрөг эсвэл эерэг утгатайгаар авна хэмээснийг санана уу? Зөвшөөрөх няцаах аргаар дискрет сансаргүй хэсэгч симуляцлагыг логарифм тархалтаар жишээлэн авч үзье. Логарифм тархалтын нягтын илэрхийлэл нь слайд дээр үзүүлсэн шиг хэлбэртэй байдаг. Кандидат тархалтаар мөн адил 1, 2, 3 гэх мэтлэн утга авдаг геометр тархалтыг авч болно. Ийм геометр тархалтын нягтыг слайдын голд бичиж харууллаа. Геометр тархалтыг уруу хуургалтын аргаар хялбархан симуляцлах боломжтой. Дискрет сансаргүй хэсэгчийн хувьд зөвшөөрөх няцаах аргын C тогтмолыг слайдын эхэнд харуулсан дискрет оновчлолын бодлого бодож олно. Энэхүү тооцоог хялбарчлахын тулд кандидат геометр тархалтын параметрыг хувиргаж авъя. Энд геометр тархалтын P параметр нь туршилтаар илэрх тодорхой нэг үр дүнгийн магадaltaй тэнцүү бөгөөд тэрхүү үр дүнг амжилт гэж нэрлэдэг билээ. Тэгэхээр P параметрын утгыг нэгээс нь P гэж авах нь угтаа амжилттай түүний эсрэг үзэгдэл болох бүтэлгүйтэл гэж үзнэ гэсэн үг юм. Ингээд хоёр нягтын харьцааг максимумчлээ. Ногдуурын хүртүүрт симуляцлах сансаргүй хэсэгчийн нягт харин хуваарьт кандидат сансаргүй хэсэгчийн нягт байна. Иймд хүртүүрт логарифм тархалтын нягтыг харин хуваарьт геометр тархалтын нягтыг орлуулж бичлээ. Дараа нь x аргумент нэгтэй тэнцүү байх үед тус ногдуур хамгийн утгадаа хүрэхийг анхаарч ихсэглээ. Энд C тогтмолын доод зааг олдно. Тэгвэл кандидат утгыг зөвшөөрөх няцаах шийдвэр гаргахад ашигладаг тэнцэл биш слайдын төгсгөлд буй энгийн хэлбэртэй болно. Одоо сая бодож гаргасан үр дүнгээ ашиглаж логарифм тархалтыг кандидат геометр тархалтын тусламжтай зөвшөөрөх няцаах аргаар симуляцлах программын кодыг R хэлээр хэрхэн бичсэнийг үзүүлж байна. Энд зөвшөөрөх няцаах аргын алгоритмыг слайд эхэнд бичиж улмаар тус алгоритмын алхмууд кодын аль хэсэгт хэрхэн яаж хэрэгжсэнийг тодорхой тэмдэглэлээ. Хоёрдугаар алхамд кандидат сансаргүй хэсэгчийг симуляцлах ёстой бөгөөд манай тохиолдолд геометр тархалтыг кандидат тархалтаар сонгож авсан билээ. Иймд хоёрдугаар алхамд геометр тархалттай хэсэгчийн сансаргүй утгыг уруу хуургалтын аргаар үүсгэх код бичсэн. Эцэст нь энэхүү функц логарифм тархалттай нэг ширхэг утга үүсгэж буцаахыг хэлье. Хэрвээ олон ширхэг утга хэрэгтэй бол уг функцийг шаардлагатай тоогоороо дуудаж ажилуулна. Одоо зөвшөөрөх няцаах аргын онлын үндэслэлтэй танилцъя. Үүнийг зөвшөөрөх няцаах аргаар үүсгэх сансаргүй тоонууд нь X сансаргүй хэсэгчийн тархалтын хуйлд захирагдана гэж томьёоллоо. Ингээд уг өгүүлбэрийг баталж зөвшөөрөх няцаах аргыг онлын үндэстэй болохыг харъя. Өгүүлбэрийг баталгахын тулд кандидат хэсэгчийн зөвшөөрөгдөх утгуудын тархалтыг X хэсэгчийн тархалттай ижил хэмээн харуулах хэрэгтэй бөгөөд үүнийг слайд дээр буй байдлаар томьёолж болно. Баталгааны бичиглэлийг энгийн болгохын тулд нэмэлт тэмдэглэгээ хий. Тэгвэл баталгааны эхэнд томьёолсон нөхцөлд магадлалыг Bayes-ын томьёогоор хувирган зорьсон үр дүндээ хүрч болно. Энэхүү баталгааны явцад хийх үйлдэлүүдээс А үзэгдлийн нөхцөл дэх Б үзэгдлийн магадлалыг олох нь л бага зэрэг төвөгтэй бөгөөд тус тооцоог дараагийн слайд дээр дэлгэрэнгүй бичиж харуулна. Одоо өгүүлбэрийн баталгаа доторх нөхцөлд магадлал олохын тулд хийсэн нэмэлт тооцоог харуулж дэлгэрэнгүй тайлбарлая. Эхлээд нөхцөлд магадлалын томьёо ашиглав. Дараа нь бодорхой хуваарьт буй Y сансаргүй хэсэгчийн магадлалын хувьд тархалтын функцийн тодорхойлолт ашиглав. Харин одоо үзэгдлийн магадлал тогтмол тоо гарахыг анхаарч тогтмолын математик дундч өөртөөгөө тэнцүү байдгийг ашиглалаа. Одоо ухамсаргүй статистикчийн хууль ашиглаж байна. Ингэхдээ Y хэсэгч дээрх зааглалтыг анхаарах хэрэгтэй. Харин одоо интегралыг Y хэсэгчийн хувьд авсан тул тус хэсэгч детерминистик болохыг анхаарч уг интегралаа шинээр бичиж байна. Харин яг одоо U хэсэгчийг жигд тархалттай гэдгийг тооцож байна. Энд жигд тархалтын функцийн утга аргументтайгаа тэнцүү байдгийг санаарай. Одоо ижил зүйлсийг хурааж байна. Харин одоо нэгтээс авсан интеграл нийлбэр нь үзэгдлийн магадлалтай тэнцүү байдгийг ашиглав. Эцэст нь тархалтын функцийн тодорхойлолт ашиглав. Ийхүү өмнөх өгүүлбэрийн баталгааны явцад гарсан нөхцөлт магадлалыг оллоо. Одоо зөвшөөрөх няцаах аргын үр ашигыг тодруулсан онлын нэг үр дүн танилцуулъя. Энэхүү өгүүлбэрт нэг сансаргүй тоо үүсгэхийн тулд хийгдэх давталтын тоо дунджаар C тогтмолын утгатай тэнцүү байна гэжээ. Зөвшөөрөх няцаах аргын алгоритмыг эргэн сануулж заримдаа кандидат утгыг няцааж улмаар алгоритмын эхний алхам руу буцан очих явдал гарахаар байсан. Өөрөөр хэлбэл зөвшөөрөх няцаах аргын алгоритмыг давтах тоолонд сансаргүй хэсэгчийн утга үүсэх албагүй юм. Иймд сансаргүй хэсэгчийн нэг ширхэг утга гаргаа авахын тулд алгоритмыг ойролцоогоор хэдэн удаа давтах шаардлагатай вэ гэсэн асуулт зайлшгүй урган гарна. Ингээд уг өгүүлбэрийг батлая. Нэг сансаргүй тоо үүсгэхийн тулд хийх давталтын тоог new гэж тэмдэглэе. Үүнийг амжилт илэртэл явуулах туршилтын тоо гэж болох тул new-нд 1, 2, 3 гэх мэтлэн утга авдаг геометр тархалттай сансаргүй хэсэгч болно.
Геометр тархалтын дундаж утга амжилтын магадлалынхаа уруутай тэнцүү байдаг тул нэг сансруутай үүсгэхийн тулд хийх давталтын тоог илэрхийлэх нью сансруу үүсгчийн математик дундаж p-ний нэгтэй тэнцүү болно. Энд амжилтын магадлалыг p гэж тэмдэглэв. Харин манай тохиолдолд амжилт нь слайд дээр харуулж буй нөхцөл биелэх буюу кандидат утгыг зөвшөөрөх явдал юм. Улмаар тооцоо хийж үзэхэд амжилтын магадлал нь c-ний 1 гэж олдох тул нэг сансруутай үүсгэхийн тулд хийх давталтын тооны математик дундаж c-тэй тэнцүү болж өгүүлбэр батлагдана. Амжилтын магадлалыг хэрхэн яаж c-ний 1 гэж олсныг дараагийн слайдаар үзүүлье. Сая үтс өгүүлбэрийн баталгаа доторх амжилтын магадлалыг хэрхэн олохыг энд харууллаа. Энэхүү бодолтын хувьд эхлээд тогтмолын математик дундаж өөртөөгөө тэнцүү болохыг, дараа нь ухамсаргүй статистикчийн хууль улмаар уу хувьсгч жигд тархалттай болохыг, эцэст нь нягтын функцийн чанар ашиглаж байна. Зөвшөөрөх няцаа харахтай холбогдох онлын зарим үр дүнг дэлгэрэнгүйгээр сэрвэлэн бичсэнийг та бүхэн бичлэгээ зогсос хийлгэж байгаад өөрсдөө уншиж танилцсан уу? C тогтмолын утгыг симуляцлах болон кандидат тархалтын нягтуудын харьцааны максимум утгаас ихээр авсан ч зөвшөөрөх няцаа харгын алгоритм хэвэн ажиллана. Өөрөөр хэлбэл симуляцлах тархалтын нягтыг кандидат тархалтын нягт ба C тогтмолын тусламжтай заагалсан зааглалтыг хэд шахаж тултал нь ойртуулах гэж хичээх шаардлагагүй. Компьютер дээрх тооцооллын наривчлалын алдаа болон тоо тоймлох зэргээс үүдэлтэй тооцооллын алдаанаас болж зарим аргументын хувьд тэнцэл биш эсэргээрээ эргэх явдал тохиолдох боломжтой. Иймд C тогтмолыг томилох бол утгыг нь өсгөж авах хэрэгтэй. Гэвч нөгөө талаас харуул нэг сансруутай үүсгэхийн тулд дунджаар C удаа давталт хийдэг гэсэн онлын үр дүн бий. Иймээс C тогтмолын утгыг аль болох багаар сонгуул зүйтэй. Тэгэхээр зөвшөөрөх няцаа харгыг практикт хэрэглэхдээ энэхүү хоёр санамжийг хоёуланг нь харгалзан үзэж C тогтмолыг оновчтой сонгох хэрэгтэй. Мөн C тогтмолын утга болон зөвшөөрөх няцаа харгаар сансруу хэсэгч симуляцлах компьютерийн программын гүйцэтгэл зэрэгт кандидат тархалтын сонголт их нөлөөлнө. Энд кандидат тархалтыг симуляцлах тархалтын нягтын хэлбэртэй ойролцоо бөгөөд хялбар симуляцлж болдог байхаар сонгуул зохимжтой.